Өнөөдөр танаас нэг хэдэн асуулт асууж ярилцлага хийхээр ирсэн байна. За. За, юуны түрүүнд та өөрийгөө танилцуулаач. За, намайг Нэмд орж хийдэг Гэрэл Тав Эрдэнэ компани үүсгэн байгуулагч. За, манай Гэрэл Тав Эрдэнэ компани 2018 оноос хойш өдөө хүртэл 6 жил бичгийн хэрэгслийн зах зээл дээр шидэж шогол гэдэг дэлгүүрийг ажиллуулж байгаа юм компани байна. Энэ шидэж шогол гэдэг нэрний талаар жоохон тайлбар хийх үү? За, шогол гэдэг нэрийг эхлээд тайлбарлах уу. Шогол гэдэг нь бидний эртээр үеэсээ нөгөө нүүдэлч ард түмэн маань ном судрыг хийж хадгалж явдаг байсан хайрцаг байгаа. Ном судар хадгалдаг хайрцаг их дээдэлж хомиртой залдаг хайрцаг байгаа. За, яагаад ийм нэр өгсөн бэ гэхлээр манай дэлгүүрээс буюу ингээд бидний одоо үйл ажиллагаа явуулж байгаа бичгийн хэрэгслийн бүтээгдэхүүнүүд маань хүний оюун ухааныг дэмждэг тийм бараа бүтээгдэхүүнүүд байдаг учраас бид нар илүү хүндтэй байх үүднээс шогол гэж нэр өгсөн байна. Яг нь шидэт гэдэг нэр нь ямар учиртай вэ гэхлээр шоглоос гарч байгаа буюу тэр манай байгууллагаас одоо манай зарж байгаа ийм бараа бүтээгдэхүүн маань гарахтаа хүний оюун ухааныг хөгжүүлдэг учраас энэ хийсвэр зүйлийг шидтэй зүйлийг бүтээдэг гэдэг утгаар нь шидэт шогол гэж нэр өгсөн байгаа дэлгүүртэй. Гоё юм аа. За, та компанийнхаа талаар нэг жоохон дэлгэрэнгүй тайлбар өгөөч. За, манай компани 2018 оноос хойш бичгийн хэрэгслийн зах зээл дээр ерөнхийдөө брэнд бараа бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэд үйлдвэрээс нь шууд хүргэх тийм зорилготой ажиллаж байгаа. Манай одоогийн байдлаар Сапоро дээр нэг салбар дэлгүүр, 13 Шинэ Монгол сургуулийн хажуудалд нэг салбар дэлгүүр, Эрдэнэтэд нэг салбар дэлгүүр гэдэг албан ёсоор 3 салбар дэлгүүртэй. За, Алтан бусаар Ховдод нэг салбар дэлгүүртэй ингээд 4 салбар дэлгүүртэй үйл ажиллагаа явуулж байна. Зарж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ хувьд болохоор ерөнхийдөө 90% нь дандаа брэнд бараа бүтээгдэхүүн шууд үйлдвэрээсээ татаж бид нар харилцагчтай нийлүүлдэг байгаа. Одоогийн байдлаар 1000 гаруй байгууллагууд том жижиг нэлсэн 1000 гаруй 6-8 нэрийн дэлгүүр сүлжээ дэлгүүрүүдээр бид нар бас ингээд бараагаа нийлүүлээд хамтдаа ажиллаж явж байгаа. Та компанийнхаа одоо удирдлагын системийн талаар мөн дээрэс нь алсын хараа, үнцэн, эрхэм зорилго зүйлүүдээс хуваалцаач. За, манай Гэрэл Тав Эрдэнэ компани ерөнхийдөө бослуулсан одоо нэг Японы компаниуд ихэнхдээ удирдлагын босоо систем болон хэвтэй системийг хоёуланг аваа явж байгаа. Энэ хэвтэй удирдлагын систем гэх ерөнхийдөө бол аль болох одоо нөгөө гаргаж байгаа санаа тэгээд хийж байгаа хэрэгжүүлж байгаа ажлуудыг яг ажилчид маань өөрсдөө гаргаад тийм ажилчид маань өөрсдөө түүнийхээ төлөө илүү сайн яваад яг түүнийг биелүүлэхийн төлөө өөрсдөө бичин чармагтаа гаргаад ингээд явдаг. Түүнээс гадна хийх ажлаач гэсэн ерөнхийдөө одоо ийм ажил хийя, ийм ажил санаачлмаар байна гэдэг ажлуудаа өөрсдөө гараад явдаг. Тийм байгаа. Би байгууллагын захирлын хувьд дээрээс нэгдсэн удирдлагаар ерөнхийдөө хангачаа. Тэгээ хүмүүсээ за нэг ийм ажил хийгээд иймэрхэн байгаа гэхэд хүмүүс маань ерөнхийдөө өөрсдөө хийгээд авчдаг байгаа. Би нэг ихтэй гэж үйл ажиллагаанд оролцоод байдаггүй. За, компани алсын харааны тухай гэх юм бол Монгол одоо улсын одоо иргэн тэр хүн маань одоо сурч боловсрохтой буюу одоо дэлхийд тэргүүлсэн боловсралтай, за өндөр мэдлэгтэй, ур чадвартай, бүтээмжтэй, за тийм супер хүн бий болоход бид нар ерөнхийдөө дандаа түлхэж үзүүлнэ. Бид нар тэнд төв чиглэн түлхэж үзүүлж оролцсноо гэсэн тийм компани тийм алсын хараатай байгаа. Эрхэм зорилгын хувьд за компани эрхэм зорилгын хувьд болохоор улсын их орон, үйлчлүүлэгч, за нийлүүлэгчид, харилцагчид, ажилчтай хүндэлж дээдлсэн үйлчилгээнийхээ чанар, буюу бүтээгдэхүүнийхээ чанар, зам сэтгэлгээнийхээ хурдан дээр болон сүүлийн үеийн технологийн олд амжилтуудыг хамгийн сүүлийн үеийн олд амжилтуудыг дээр тулгуурласан Монгол улсад тэргүүлэх зэрэглэлийн компани бол гэдэг ийм эрхэм зорилготой ажиллаж байгаа. За, танай компанитай одоо хамтран ажиллах ямар боломжууд байгаа вэ? За, манай компанитай хамтран ажиллая гэвэл байгууллагуудын хувьд болохоор шогол цэгмэн гэдэг сайтаас шууд бүх мэдээллүүдийг авах боломжтой. Манай өөрийн систем болох e-шогол цэгмэн гэдэг сайтн дээр явдаг. Мөн e-шогол цэгмэн сайтаар давхар орж болно.
шууд захиалга хийгээд хөргүүлээд авч болно. Амарч байгууллага хөргүүлээд авч болно. Хөргөлт нь өнөөдөр захиалсан бол маргааш жоо маргааш нь өдөө орнотгоос гэсэн байгууллагууд хүмүүс хамтран ажиллах бас боломжтой. Өдөө орнотгоонууд нь тавиад өгч байгаа. За байгууллагууд манай дээр гэрээ хийгээд явах юм бол гэрээт байгууллагууд дээр одоо байнгын 5% урамшуул гэж урамшуул явж байгаа. За мөн түүнчлэн байгууллага манай дэлгүүрээс худалдан авалт хийлгсэн хангамжийн менежер Талан Яруу тийм хүмүүс аль ч байсан хамаагүй тэр хүмүүсийг хувь хүндэн зориулсан худалдан авалтын үнийн дүнгийн 5% нь бид нэр купон олгоо явж байгаа. 6-8 нэрийн дэлгүүрүүдийн хувьд манайх яг ингээд 6-8 нэрийн дэлгүүр байна гэж бүх юугаа бичүүлээд манайх ч нөгөө систем маань B2B буюу байгууллагаас байгууллага руу чиглэсэн болохоор эхний удаа байгууллага манайх систем дээр заавал бүртгэж авах шаардлагатай. Бүртгэж авсныхаа нэг л удаа бүртгэж авах хийснийхаа дараа бол хамаагүй тэгэхээр мэдээлэл өгөөд за ийм дэлгүүр байна, ийм газар байна гэдэг шууд мэдээлэл өгөөд байгууллагын регистр бүх юм авчина. За түүний дараа бол бид нэг тэнд яг аль дэлгүүр тэр дэлгүүр нь хаана байгаа байрлалаас хамааруулаад манай аль худалдааны төлөөлөгч хариуцж ажиллах вэ гэдэг нь гаргаж өгөө. Тэгээд тэр хүнтэйгээ байнгын харьцаад бараа бүтээгдэхүүнээ байнгын захиалаад хөргүүлээд аваад явах боломжтой. За бичиг хэрэг хийдэг битамчууд 100% бичиг хэрэг хийдэг тэр тусмаа өдөө орнуудад ажиллаж байгаа хүмүүс бас байх юм бол манай компани 86 96 40 7420 гэдэг хоёр саадваруу салбарын утас 13 салбарын 89 46 40 77 тэгтэг 20 80 гэсэн дугааруудаар холбогдоод за манайх одоо би энэ бичиг хэргийн худалдаа эрхэлдэг хүн байна гэдэг бодох юм бол бид нэр харилцан саналаа өгүүлж байгаа. Одоо нэг үнийн саналаа өгүүлж байгаа. Тоо хэмжээнээс хамааруулаад ер нь гайхамшигтай хямдхан боломжтой байгаа. За шидэж байгаа бичгийн хэрэгслийн одоо онцлог брэндүүдийн талаар манай дэлгүүр 2018 оноос хойш за бүр яг албан ёсоор одоо 3 том брендийг шууд өгүүлдгүүрээсэн. За нэг брендийг гэрээтэй явж байгаа. За Ялон гэдэг юуны брэнд байгаа. Гонконгийн брэнд байгаа. Гонконгийн брендийг яг албан ёсны одоо борлуулагчаар Монголд ажиллаж байгаа. MG гэдэг энэ хятадын Шанхай брэнд. За MG брэнд бол Азад бол нэлээд өндөр борлуулалттай өрдөг. Энэ брендийг бас мөн үйлдвэрээс шууд нийлүүлэгчээр ажилладаг. Албан ёсны борлуулагч. За мөн Comics гэх брэнд байгаа. Comics брэнд нь офисын томт хөрөмжүүд, офисын одоо бичгийн хэрэгсэлээр бол нэлээд өндөр, дэлхийд бас нэлээд өндөр турдаг. Хятадын топ 50 том албан байгууллагууд дотор Comics гэж брэнд эхний 50-д ордог. Тийм том брэнд байгаа. За тэрний бас тэр Comics брендийн албан ёсны бас борлуулагч байгаа. За Daily брэндтэй манайх одоо энд гэрээт борлуулагчаар ажилладаг. За түүнээс гадна бас нэлээд хэдэн ер нь дундаж хятадд нэлээд дундаж хэдэн брэндүүд бас байгаа. За онцлог нэг брэнд маань Yongguan гэдэг брэнд байгаа. Тэр нь болохоор архивын томд зөвхөн архивын томд хөрөмжүүд үйлдвэрлэдэг. За та бидний мэддэг нөгөө нэг архивын баримт үтгэж дэрил байна тийм. За түүнтэй холбоотой сэлбэг хэрэгслүүд юу вэ? Тэр нь бүгднгийн хүн тэр байгууллагатай яг хамтарч ажилладаг байгаа. Бичиг хэргийн барааны талаарх хэрэглэгчдийн нийтлэг ойлголт ямар байдаг вэ? Та ер нь ямар байгаасаа гэж хүсдэг вэ? За бичиг хэргийн барааг хэрэгжилж байгаа одоо газар хүмүүс одоо хэрэглэгчид маань за баг 60-70% баг 90% хүүхдүүд байдаг. Ихэнхдээ хүүхдүүд хичээл хэрэглэл аягүй хүндэр хэрэглээтэй байдаг. Ерөнхийдөө болохоор бичиг хэргийн бараан дээр брэнд бараа болон за зүгээр дуур амилангийн бараа, тэг холих бараа гэж байгаа тийм бараануудын ялгааг ерөнхийдөө нэг олж таньдгүй, мэддэггүй. За одоо энгийн гэтэл одоо Zero гэдэг үзэг байна. Don A гэдэг брэнд энэ уул нь бол Солонгосын брэнд. Гэхдээ ихэнхдээ
ирээнд үйлдвэрлэсэн тий жижигхэн цэхийн эсвэл цаашаа хятадын нэг жижигхэн цэхэд захиалга хийгээд авчихсан байгаа ийм бараануудыг манайхан ерөөсөө хооронд нь юу хадаггүй ялгадаггүй шууд авчдаг. За яг үнэхээр брэнд бараан байхаар хажууд нь брэнд биш бараан байхаар ойлгодгүй. Түүнээс гадна жишээ нь бал гэж бодоход балчин ингээд гулгаад гардаг бал гэж байгаа. 100-аад гардаг бал гэж байгаа. Тэгээ шар нэг 100 өнгөрч байгаа. Ерөнхийдөө бол татан байгаа бэхэн жоох өвтгөн. За тийм бал мөн шингэн бэхтэй балууд ихэнхдээ альтерч маркийн гардаг тосон болмод ихэнхдээ альтерч гардаг. Одоо миний хэлгээд байгаа зүйл нь самбар дээр цагаан самбар дээр маркераар бичих. Одоо шохооны самбар дээр шохоогоор бичих хоёр ялгаатай юу? За тийм бол 100-аад гардаг тэр бал маань яг уу гэхлээр хүүхдийн бичгийн хэлбэрийг жоохон сайжруулдаг, тогтоодог бол байхад альтернатив гэдэг болно. Хүүхдийн бичгийн хэлбэрийг амархан тогтоодоггүй юм. Тийм байж идэг. Яг брэнд болнууд дотор яг аль нь зориулсан яг ямар байгаа нь тод байж идэг. Тийм. Тэгэхээр одоохондоо болохоор манай хэрэглэгчид ихэнхдээ за танаад бол үнэтэй байна. За эсвэл бол за танаах бол магадгүй хямдхан байна. Гэсэн ирдэг. Гэхдээ яг аль бараатай брэнд барааг өөр бараатай аль бараатай харьцуулаад байгаа вэ гэдэг нь ойлгомжгүй. Ерөнхийдөө яг адилхан юм байсан гэдэг тийм. Одоо зөвхөн ингээд нэг дардаг гурвалжин бол байдаг. Тэгэхээр чинь MG брэндээс хийж байна, Daily брэндээс хийж байна. За тэгэнгүүтээ жижигхэн цэхүүд бүр ингээд одоо хідэн төрөл байгаа юм гэдэггүй. Айгүй олон төрөл бүгд хийж байна. Тийм. Тэгээд яг брэнд тэр хийж байгаа олон улсын шаардлагангаар хийж байгаа тэр балыг өөр балтай харьцуулах юм бол чанарын хувьд, үнийн хувьд бол ялгаатай байдаг. За ерөнхийдөө хэрэглэгчд маань яг ямар байгаасаа гэж хүсдэг вэ гэхээр бичих хэргийн дэлгүүрт ороод ирсэн тэр хэрэглэгч маань одоо бичих хэрэг өөрөө их айгүй их төрөлтэй. Манайх гэдэл 2000-3000 төрөлтэй. Тэгэхээр бүх хайж авсан зүйлүүд нь нэг дор байгаасаа тийм зүйлийг бол айгүй ихээр тавьдаг байгаа. Бичих хэргийн бараан дээр хэрэглэгчдийн хандлага яг ямар байгаасаа гэж ямар одоо байдаг вэ гэх юм бол ер нь бол хэрэглэгчдийн маань хандлага за нөгөө яг энэ бараагийн чанартай энэ бараа нүүрт нь хэрэгтэй гэж заримдаа ойлгохгүй авах тохиолдол их байдаг. За жишээ нь би зүгээр энгийн бидний хэрэгэлдэг нүхтэй авц гэж байгаа тийм шид бүтээгтэр гэдэг англи нэр. Тэр нүхтэй авц маань дотроо хийж байгаа материалын зузаанаас хамааралтай нэлийн олон төрөл гэж байгаа. Гэтэл бид нар яг аль төрлийг хэрэглэх шаардлагатай вэ? За би компани дээр нэг удаагийн ингээд бичиг баримт хүмүүс тараая. Энд бид нэр их зузаан, их үнэтэй юм уу гэдэг шаардлагагүй. Нэмгэндүү гэхдээ хамгаалах боломжтой. Хэрэглэнтэй тохирсон одоо арай нэг үн жоохон хямд төсөв хэмнэсэнтэй энэ байдалтай нүхтэй авч тараад өгч болж. За байнгын хэрэглэнт байж аваа буцаагаад хийгээл байдаг тийм. Тэгсэр нэл нөгөө хэрэглээний чанар даах одоо боломжтой тийм durable гэх тийм чанар бодоо даах чадвартай тийм юм болохоор нэлээд зузаан галгаар цаасан материал буюу тэрүүгээр хийгдсэн байх ёстой. Ер нь бол 7C, 8C, бүр 10C гэж байж энэ C гэдэг микрометрийг юу асан зүйл байгаа. За үүнээс гадна бас нэлээд олон төрлийн байгаа. Одоо монголчин нөгөө яг бичих хэргийн нэгдсэн нэг одоо шинжлэх ухаанч гэдэг юм тийм ойлголт бол угаасаа одоохондоо байхгүй. Тэгэл гаднаас орж ирсэн жишээ нь ингээл англи нэрүүд нь бол ингээд тогтсон нэг л нэр байгаа л да. Одоо liver arch file гэдэг англиар бичсэн тийм хавтас байна. За тэр хавтасны хувьд бол монголчууд их олон янзын корон хавцлаг, архивын хавцлаг тогтсон бол яг нэг нэршилгүй. Монгол бол нэршил байхгүй. Тэгэхээр нөгөө тал талаас хүмүүс нь өөр нэрлээд байхаар одоо бид нар ерөнхийдөө за тэр нэг ойлголтыг нь нэгтгэхэд одоо нөгөө хэрэглэгчээс асуусаар байгаад нэлээх асууж байгаа. За яг танд энэ хэрэгтэй юм аа энэ авц мөн үү гэж асуух зарчмаар бас ерөөд үйлчлэх хэрэг үзүүлж байгаа. За.